За сайн муу хоёр мэдээ байна. Алинаас нь эхэлдэг юм бэлээ. Сайнаас нь эхлэе да. Улсын хурлын гишүүн Хүрлбаатар цагдаагийн газарт гомдол гаргажээ. Гэхдээ гомдол гаргасныг нь сайн мэдээ гэж байгаа юм биш. Сайн нь гэвэл манай цагдаагийн газар маш уурхай чадварлаг ажилладаг болох нь онцлогдлоо. Ер нь манай цагдаа дагнуулахны гадаадын үнэлт гэлтэй. Бус явдал гэвэл Facebook, Twitter-ээр нэр хүндэт нь халдаж гүтгэлэг маягийн мэдээлэл тарааж байгааг шалгаж өгнө гэсэн гомдлыг Сквадр дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтээс шалгаад уг гүтгэлгийг Гамбат болтгүй гэх аккаунтнаас оруулахдаа Сквадр дүүр 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Central Tower байрлалын 9-р давхурд байрлах Teso корпорацид бүртгэлтэй 43 242 241 9 дугаартай интернет протоколыг ашигласан тогтооогдлоо. Хэргийг шалгаж байна гэжээ. За энэ бол сайн мэдээ. Зүгээр дүүргийн цагдаагийн хэлтсэн үнэрлэх шиг болоод илрүүлчихэж байгаа юм. Гэмтэрэгтэн гიშгэх газаргүй гэж юм. Одоо харин муу мэдээ. Хар PR гэж энэ юм. Чимдийн Хүрлбаатар бол хөөрхийн өнөө алдар цавчааны золиос буюу өвсийн цавчааны тойрог чихэгдэн ардсан намынхныг чаддаг аавын хүн хүрээдэр тэгээд нарттай өрсөлт гих алдар түгээсэн шииртэй улс төрч юм. Харин Teso корпорацийн захирал цогт гэрэл нь ардчилсан намынханд ногооноор зурагдсан тойрогт хүж үзэх бүх юм гисэ. За цааш нь элдийг нухшаад яах вэ? Хамгийн муу мэдээ ийм мундаг чадвартай байгууллагууд офшор дансан дээр ирэхээрээ таг дугуй очиход байгаа нь Монгол улсын хямралын гол шалтгаан. Гэхдээ цагдаа нь ажиллаа хийхгүйгээс болоод тэр ингэж хэлсэнгүй. Ийм чадвартай цагдаагийн байгууллагыг ажлыг нь хийлэгдэггүй манан бүлэглэл муугийн муу мэдээ өгөөд Монгол улсын хямралын гол шалтгаан юм а гэдгийг дуулгая.